Nestle Group-ийн үйлдвэрлэсэн NAN 1 Optipra, NAN 2 Optipra, Prenan зэрэг хүүхдийн сүүн тэжээлийг худалдаанаас татна. Монголц багийн дасгалжуулагч болоод багийн ахлагч Захим спортын 2025 оны шилтгүүд боллоо. Гол нуурын мөсөнд цөмөрсөн 4 тохиолдол бүртгэгдэж 2 хүн амь алджээ. Нөөцийн махыг энэ сарын 20-оос худалдаанд гаргана. Захим суглаанд оролцож залилуулсан 6 тохиолдол гарчээ. Брэдэд болох алтарган наадмын бэлэг тэмдгийн зохиогч 50,000 рублийн эзэн болно. Ice Global-ийн цөөн хурмын мэдээ эхэлж байна. Nestle Group өөрийн үйлдвэрлэсэн зарим нэр төрлийн ялхсан сүүн тэжээлд Bacillus cereus нянгийн цэрүүлээд химээх порт бодис агуулгадж байж болцсошгүй хэмээн үзэж энэ сарын 5-наас худалдаанаас эргүүлэн татаж эхэлсэн. Манай улсдч гэсэн тус компани 800 граммын савлгаатай NAN 1-2 Optipra болоод 400 граммын савлгаатай Prenan зэрэг бүтээгдэхүүнийг худалдаанаас татаад байна. Одоогоор дэлхийн улс оронд дээрх бүтээгдэхүүнтэй холбоотой хүнсний хордлогын тохиолдол бүртгэгдээгүй ч эрсдэлтэй гэж үзэж байна. Сербийн Белград хотно болсон Захим спортын оны шилдэгийг шалгаруулах ёслолоор Монголц багийн дасгалжуулагч Мара буюу Эрдэнэ далай, Францын Vitality багийн дасгалжуулагч Реми Куаниамын дараа 2 дугаарт бичигдсэн байна. Мөн Монголц багийн ахлагч Блиц буюу Гард Магна шилдэг багийн ахлагчийн 3 дугаарт бичигджээ. Ийхүү тэд Захим спортын 2025 оны шилдэгүүдийн нэг болцгоолоо. Гол нуурын мөсөнд цөмөрсөн 4 удаагийн тохиолдол бүртгэгдэж 2 хүн амь насаа алдаад байна. Тодорхойлбол Хөвсгөл аймгийн Эрдэнэчил төмбөд 1, Алан эрдэнэт 2, нийслэлийн Багнуур дүүрэгт 1 явдал тус гарчээ. Манай орны ихэнх гол мөрөн нуур битүү мөсөн бүрхүүлтэй. Мөсний зузаан өмнөх 10 хоногоос 5-аас 60 см нэмэгдэж 25-аас 130 см зузаан болсон. Гэсэн ч 2025 оны мөн үеийнхээс 5-аас 30 см нэмгэн хүн мал автомашин зорчих хэмжээнд хүрч бэхжээгүйг холбогдох албаныхан онцолж байна. Нөөцийн махыг энэ сарын 20-оос худалдаанд гаргана. Энэ жил нийт 5,000 тонн мах бэлтгэсэн бөгөөд 60% нь хоньны мах, үлдсэн хувийг нь үхрийн мах эзэлж байна. Үхрийн мах 15,000, хоньны мах 13,000 төгрөгийн үнэтэй байх ба нийслэлийн 9 дөрвийн 410 цэгээр худалдан борлуулна. 2025 онд бол 6 сараас эхэлж аж ахуйн нэгжид сонгон шалгаруулах ажлуудыг зохион байгуулсан. За нийт 15 сонгон шалралтанд бол 15 аж ахуйн нэгж хөрөлцөн ирснээс 9 аж ахуйн нэгж шалгарч нөөцийн махыг бэлтэж байна. Жижиглэнгийн худалдаанаас гадна нөөцийн махны өргөтгсөн худалдааг эх сарын 7-оос 11-ний хооронд 18 цагт зохион байгуулна. Захим суглаанд оролцож залилуулсан 6 тохиолдол гараад байна. Залилын төртөксөд Facebook сүлжээнд нийтэлсэн хусдаг суглаа, үнэт чулууны суглааны шууд дамжуулалтыг үзэж оролцохоор мөнгө шилжүүлж нийт 32,427,600 төгрөгийн хохирол амсжээ. Ийм төрлийн суглааны шууд дамжуулалт нь ихэнх тохиолдолд залилангийн шинжтэй байдаг учраас сэрэмжлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Брэд төмний өв соёл түүхийг таниулан сурталчлах зорилго бүхий алтарган наадам энэ жил Орос албан улсын бүгд найрамдах Брэд улсад болно. Үүнтэй холбоотой наадмын бэлэг тэмдгийн уралдааныг зарлаад байна. Бүтээлд ямар нэгэн хязгаар тогтоогоогүй бөгөөд гагцхүү ирж буй жилийн бэлэгдэл морийг заавал өрсөлдсөн байхыг Брэдийн соёлын сайд Соёлмоо Дагаева хүсжээ. Бүтээлийг энэ сарын 15 хүртэл хүлээн авна. Уралдааны ялагч 50,000 рублийн эзэн болно. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.